За өнөөдрийн Түмэн амгалан айлтгая. Өнөөдөр Важраяна Готопа багш аимшиггүй чин зүрх их тагнын авшигыг тавихаар энэ дээрээд байна. За аимшиггүй чин зүрх их тагнын программыг үе үеийн бяцлагч нар, гэгээлүүд өөрийнхөө сүнсэнд болон шавнар бусад ард түмэндээ зориулж гаргаж ирсэн оюун санааны хүчирхэг програм байдаг. За аимшиггүй чин зүрхт их тагнын программыг сүнсэнд суулгахдаа өөрийнхөө сүнсийг олон жил бяцлагж, даяанчилж өөрийнхөө сүнсийг аимшиггүй чин зүрхт их тагнын програмд бүрэн уусгасан тийм багш нараас бол авшигыг авдаг байгаа. За Важраяна Готопа багшийн хувьд бол аимшиггүй чин зүрхт их тагнын программыг өөртөө олон жил бяцлагж суулгасан учраас өнөөдөр энэ авшигыг тавихаар энэ дээрээд байна. За авшиг тавихын өмнө сүнс гэж юу вэ гэдэг талаар ярилцъя. За сүнс бол бөмбөлөг хэлбэртэй тунгалаг, нэвт тунгалаг тийм бодгаал байдаг. За сүнсийг тоороод оронд тор, одоо үйл өөрийн оронд тор өмнөх олон галууд болон олон мянган жилүүдийн хийж исэн үүлийнх нь өрүүд түүний мэдээллүүд хадгалагдж яадаг тийм тунгалаг бөмбөлөг хэлбэртэй зүйл байдаг байна. За сүнс бол амьтны зүрхэнд, хүний зүрхэнд байхдаа бол бөмбөлөг хэлбэртэй байна. За бие орхиод гадагшаа гарсан ч бөмбөлөг хэлбэрээ алдахгүй. Ягаад гэвэл үйл өөр бол маш хатуу, маш салшгүй тийм оронд торууд байдаг. За аимшиггүй чин зүрхт эхийн программыг авснаар бол энэ үлийн үрээр хүрээлэгдсэн энэ сүнсний энэ хэлбэр бол эвдэгдэж, өөрчлөгдөж энэ дэлхий дээр бол шинэ буддаа мэдлж байгааг зарладаг. Шинэ ахуй үүсч байгааг зарлан авшигыг авдаг байна. За ингээд Важраяна Готопа багшаас аимшиггүй чин зүрхт их тагнын программыг сүнсэндээ суулгахаар, авшиг авахаар хүсэж байгаа хүмүүсээ бол багшийн дагуулж хэлэх зүйлэнд анхаарлаа хандуулно. За ингээд нүдэн ани Важраяна Готопа багшаас асар хүчтэй цагаан гэрэл цацарж байгааг төсөөлөөрөө. Багшаас цацарж байгаа гэрэл өндөр давтамжийн тогтворцсон хуц цагаан гэрэл байна. За багшаас цацарж байгаа гэрэл бол бүхэл оршихуй даяар түгэн дарахж байгаа. За тийм болохоор таны байгаа газар оронд ч гэсэндээ хүртээмжтэйгээр хүрж байгаа гэж төсөөлөөрөө. За цагаан гэрэл бие чинь нэвтэрж ороод зүрхийг гэрлийн мөн чанарын хувьд нь өөрчилж эхэлж байна. Зүрх 12 дэлбэртэй цэцэг болж дэлбэлж эхэллээ. За хэлбэр нь задраад, гэрлэн мөн чанараараа задраад, улаан туяатай, хурц улаан өнгөтэй улаан өнгийн цэцэг болж дэлбэлж байна гэж төсөөлөх нь. За ингээд 12 дэлбэртэй цэцэг чэйжин дээр чинь дэлбэлж байна. За чэйжний тойргоос гадагшаага дэлбэнүүдийг харж байна гэж төсөөлөөрөө. Аврах том улаан цэцгийн дэлбэнүүд биений чинь эргэн тойронд харагдаж эхэллээ. За ингээд чэйжин дотор зүрхний 12 дэлбэртэй цэцгэн дээр бөмбөлгөн сүнс маань гарч ирлээ гэж төсөөлөөрөө. За багшаас цацарж байгаа хурц цагаан гэрэлд сүнсний бөмбөлгийн гадна талын бөмбөлгөн хайсан цагаан гэрэл шатж байна гэж төсөөлөөрөө. За багшаас араасаа цувран ирэх өндөр давтамжийн хурц цагаан гэрэлд гадна талын үйл өөрийн хайс маань шатаж дуусаад сүнс маань өндөгнөөс дэгдээхээ хэрхэн гардагтай адилхан гэрэл цацарсан цөөн хэрийн биетэй аимшиггүй чин зүрхт их тагн суняасаар босч ирлээ гэж төсөөлөөрөө. За бид бүхэн олон мянган жилийн турш нойрмог байдалд байсан сүнсээс ирэж байна. За сүнсний ерөнхий хэлбэр бол аимшиггүй чин зүрхт их тагн байдаг. За эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаа байхгүй. Бүгд нэг сүнсний хэлбэрчтэй байгаа. За сүнсээ харж байна гэж төсөөлөөд чэйж рүүгээ анхаарлаа хандуулъя.
За нүдэн ансын хэвээрээ байгаа. За төсөөлөд байгаараа маш хурц цагаан гэр цацруулаад сүнс маань зогсож байна. Аимшиггүй чин зөрөгт их таг нь болчихсон байна. 3 мм-ээр өөдөөс чинь ихцлээ ширтлээ. За ингээд гадна талын бие сүнс хоёрын уулзалт өнөөдөр маш агуу зүйл болж байна. За сүнстэйгээ мэдчлээ. Сайхан амарсан уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За сүнс дотроос 3 мм-ийг гэр цацруулаад өөдөөс толгойд өгч байна гэж төсөөлөөрөө. За ингээд өөрийн чинь сүнс хизээч унтаршгүй өндөр давтамжийн маш гоё гайхамшигтай цагаан гэр цацруулсан аимшиггүй чин зөрөгт их тагны дүрийг олсон байна. За ингээд Важраяна Готопа багштай сүнсээрээ холбогдож түүний хязгааргүй цагаан оршихуй гэжсэн цагаан гэрд нэгдлээ. За ингээд Важраяна Готопа багштай холбогдож сүнсээр сэрэж аимшиггүй чин зөрөгт их тагны авшигыг авсанд баяр хүргэе. За хаждаас цацарж байгаа цагаан гэрэл маань бол энэ нас болон хойд нас улмаар мөнхөд асах болно. За ингээд сүнснээс асар хүчтэй цагаан гэрлийг цацруулж байгаа даяач танд баяр хүргье.